Сайн байцгаана уу хүмүүстээ физикийн багш залцсан. Тэгэхээр өмнөх бичлэгийг үзээд та нар өнөөдөр яг ямар хичээл үзэх талаар ойлголттой болсон байх. Тэгвэл бид нэр өнөөдөр одон хорон гэдэг хичээл үзэх нэ. Одон орон гэдэг хичээлийг үзэхдээ одон орон судлал гэж яг юу юм? За одон орон судлалын дагуу нарны хөдөлгөөн, оддын хөдөлгөөн, сарны хөдөлгөөнийг тодорхойлоод дүгнэлт хийх нэ бид нар өнөөдрийн хичээлээр. За бичиж аваарай. Тэгэхээр одон орон судлал гэж юу вэ? Нар сар одод гарыг ерөнхийд нь тэнгэрийн эрхэс гэж нэрлэнэ. Тэгвэл тэдгээрийн хөдөлгөөнд ямар зүй тогтол байгааг ажиглахыг одон орон ажиглалт гэж нэрлэнэ. Тэгвэл тэр ажиглалтан дээрээ дүгнэлт гаргаад түүнийгээ судлаад явахыг одон орон судлал гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл одон орон ажиглалтыг 3 ангилдаг. Богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж 3 ангилдаг байна. Богино хугацааны гэдэг нь 1-ээс 24 цаг, дунд хугацааных нь 7 хоног, бас 1 сар, урт хугацааных нь улирлаас жилийн хооронд байна. Тэгэхээр яг яагаад ингэж 3 ангилж байгаа вэ гэхээр чи яг тэнгэрийн эрхсийн аль биетийг судлах гээд байна. Яг тэр биет чинь хөдөлгөөн хийхдээ хэр их хугацаа зарцуулах шаардлагатай байгаа вэ гэдгээр нь ингэж хугацаагаар нь ажиглалтыг ингэж ангилаад байгаа нэ. За 1-ээс 24 цагт жишээлбэл чи дэлхийд тэнхлээ тойрог хөдөлж байгааг ажиглаж мэдэх боломжтой. 7 хоногоос 1 сар хүртэл болохоор сарны хөдөлгөөний зүй тогтлыг мэдэх боломжтой. За улирлаас жилийн хооронд нар оддын хөдөлгөөний зүй тогтлыг мэдэх боломжтой байдаг байна. Бичиж аваарай. За тэгвэл эдгээр ажиглалтыг хийхдээ ажиглалтаа хэрхэн төлөвлөх вэ? Тэгэхээр дараах 7 алхмын дагуу ажиглалтыг төлөвлөж хийн. За нэгдүгээр ажиглалтын зорилгоо тодорхойлно. Чи яг тэнгэрийн эрхсийн ямар биетийг ажиглахыг хүсэж байгаа юм? Яагаад ажиглахыг хүсэж байгаа юм? Тэр биетийнхаа яг юуг нь мэдэх гээд байгаа. Энэ зорилгоо тодорхой болгоно. За хоёрдугаар тэр зорилгынхоо дагуу тэнгэрийн ямар биетийг ажиглах гэж байгаа вэ гэдгээ сонгоно. За би жишээлбэл сарны 1 өдрийн хөдөлгөөнийг ажиглахыг хүсэж байна гэх юм бол миний сонгож авсан биет маань сар ахна. 3-дугаарт хизээ ажиглах вэ? За би жишээлх юм бол багш нь сарыг сонгоод авчлаа гэхэд өдөр бол сар гарахгүй учраас шөнийн цагаар илүү тод харагдах учраас шөнийн цагийг сонгож авъя. За бүр шөндөө бүр 2 цагийн удаа давтамжтайгаар нэг удаа хараад сарны одоо хөдөлгөөнийг, сарны хэлбэрийг өөр ингээд дэлхий дээр байгаа биеттэй харьцуулаад зурж харъя ч гэдэм үү. Ингэж хизээ ажиглах цагаа тодорхойлох нь байна. За дөрөвдүгээр ажиглалтанд юу хэрэгтэй вэ гэдгийг гаргаж ирнэ. Мэдээж чи сар ажиглах гэж байгаа чамд дуран хэрэгтэй гэж болно. Тэмдэглэх, цаас үзэг, бал харандаа хэрэгтэй гэж болно. Гарч идэн хэрэгтэй гэж болно, тийм ээ. Дулаан хуцас хэрэгтэй гэж болно. Луужин хэрэгтэй гэж болно. Гэх мэтчлэн ажиглалтанд яг юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг цуглуулах хэрэгтэй байна. 5-дугаар ажиглалтын үр дүнг яаж тэмдэглэх вэ гэдгээ их тодорхой болгох хэрэгтэй. Би жишээлх юм бол нэг шөнө сарны хөдөлгөөнийг харахтаа 2 цагийн давтамжтайгаар нэг удаа харлаа гэж үзье. За тэгэнгүүт яг нь би 3 удаагийн ажиглалт хийсэн бол 3 удаагийнхаа үр дүнг зурж ч юм уу, бичгээр ч юм уу бичих нь тэмдэглэх нь байна. За тэгчээ 6-дугаарт хэрхэн нэгтгэж дүгнэх вэ? За би 3 удаа сарыг ажиглахад за сарны хэлбэр хавирган хэлбэртэй сар байсан. 3 удаа ажиглахад яг нь өндөр нь ийм байсан, эхнийх нь ийм байсан, хоёр дахь нь ийм болсон, гурав дахь нь ийм болсон гэд бүх үр дүнгуудээ нэгтгээд тэгвэл сар чинь нэг шөнийн турш ийм хөдөлгөөн хийдэг юм биш үү гэж дүгнэлт гаргана гэсэн нэгтгэн дүгнэлт. За хамгийн сүүлд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр аюулгүй байдлаа хангах. Энэ бол хамгийн чухал зүйл. Та нар сурагчид учраас мэдээж шөнө орой сарыг ажиглах гэж байвал ганцаараа гарч болохгүй. Заавал хажуудаа том үнэтэй байх хэрэгтэй. За тэгээд шөнө орой гарч цаг агаараа сайн ажиглах хэрэгтэй. Өөрийнхөө аюулгүй байдал юу л байна? Тэр болгоныг бодож тооцож төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг байна. Тэгвэл бүгдээрээ үр дүнг хэрхэн тодорхойлох буюу тэнгэрийн эрхсийн биетийг харчаад хэрхэн тэмдэглэл хийж авах вэ гэх талаар илүү дэлгэрэнгүй үзье. За тэнгэр эрхсийн байрлалыг тодорхойлохдоо тэнгэрийн мандал гэдэг нэг мандлыг сонгож авч зурдаг байгаа. Энэ мандал нь болохоор яг бодитоор оршин байдаггүй. Гэхдээ та нарт нөгөө дэвтэртэй зураад одоо энэ хавьд энэ од байрладаг маач гэдэг юм ингэж харахад илүү амархан хялбар байлгахын тулд тэнгэрийн мандлыг татдаг байна. За энэ зураг дээр бол дэлхий гадуур нэг юм тэнгэрийн мандлыг татсан байгаа гэж ойлгох юм. За зураглал нэг иймэрхүү. Дэвтэртээ та нар яах нь газрын хөрсийг зураад газрын хөрсөөсөө өөрийнхөө ажиглаж байгаа тэр газраас тэнгэрийн мандлыг ингээд зурчин гэсэн. Тэгээ энэ тэнгэрийн мандал буюу энэ бөмбөрцөг дээрээ яах вэ гэхээр харагдаж байгаа тэр одуудыгаа ажиглах гээд байгаа биетүүдийгээ зурчин. Тэр бид нар яг тэнгэр рүү ингээд харахаар одод ингээд бүгдээрээ ингээд дарааллаад ингээд тэнгэрийг бүрхсэн байгаа юм шиг харагддаг шүү дээ. Гэтэл яг үнэндээ одод маань зарим одод хол, зарим одод маш ойр, зарим нь тод, зарим нь бүдэг, зарим нь бүр ингээд анивчаад байгаа юм шиг янз байдлалтай байдаг. Тэгвэл чи түүнийг дэвтэртэй буулгахдаа хол одыг хол, ойр одыг ойр гэж мэдэхгүй учраас өөрийгөө төвд байна гэж үзээд түүнээсээ хойд
өмнөд, баруун, зүүн гэсэн чигүүдээ тодорхой зурж өгөөд за тэгээ яг тэр хэсэгтээ тэнгэрийн мандлыг яах нь зурж өгөх нь байна. Тэнгэрийн мандал буюу энэ хагас бөмбөрцгийг зураад хагас бөмбөрцгөн дээрээ тухайн ажиглаж байгаа одуудыгаа яах нь ажиглаж байгаа тэнгэрийн хэрэгслийн биетэй дүрслэх нь байна. Тэгэхээр энэ дээр болохоор марлын гилаан 3 одны марл хонгорцог од алтан гац одуудыг бөмбөрцөг дээр ингэж дүрсэлсэн байна. Гэхдээ яг үнэндээ энэ маань яасан марлын гилаан жишээлх юм бол 3 марл одны ордоос илүү ойрхон. За тэднээс алтан гац од илүү ойрхож гэдэг юм. Энэ хэмжээг нь болохоор дэвтэртээ бичээд өгчдөг байна. За тэгээд альва биетүүдийн хоол байдаг зайг километр, метр гэсэн нэгжүүдээр хэмждэг штэ. Гэтэл тэнгэр хэрэгслийн зайг болохоор гэрэл нэгж гэдэг нэгжээр хэмждэг. Километр, метр гэдэг нэгж хэтэрхий дагтаад байдаг учраас. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн одноос цацарч байгаа гэрэл хэр хугацааны дараа одоо ажиглагчдаар тусаж байгаа вэ? Энэ хэмжээ гэсэн үг. Илүү хялбархнаар тайлбарлах юм бол одоо чи тэр од хүртэл гэрлийн хурдаар хэр хол зайг туулах вэ гэдэг ийм хэмжээсийг гэрлэн жил гэж ойлгож байна. За тэгвэл нэг гэрлэн жил маань өөрөө 946-г үрждэг нь 12 км зайтай тэнцдэг байна. За. Зааварчлаарай багш нөө бичлэгнийхаа сайзыг бодоогүй нөө кам хүссэн байснаар мартаад яг дүрсийнхаа артлаар ингээд бичиг оруулаад байсан байна. Тэгэхээр үргэлжлүүлээд ярив. За нэг гэрлийн жил гэдэг нь 946-г үрждэг нь 10.15 зэрэгт метр тэнцүү буюу 946-г үрждэг нь 12 км-тэй тэнцүү байдаг байх нэ бичиж аваарай. Тэнгэрийн хэрэгслийн байрлалыг тодорхойлох дожид дэвтэртээ өөрийгөө зураад одоо тэнгэрийн мандлаа зураад за баруун зүүн хойд өмнөд хэсгүүдээ маш тодорхой тэмдэглэжээд дурын нэг газар нь одыг авчиж зурчих болохгүй. Ажиглагч байгаа биетээ дурын нэг газар нь зурхгүй. Тодорхой баримжаатайгаар үнэн бодтойгоор одоо дэвтэртээ баримжаалан буулгах гэдэг байгаа. Тэгэхээр энэ ингийн тулд нэг хоёр үнцэг биднэрт хэрэгтэй болдог. За энэ хоёр үнцгийг хэлбэлт ба цих мандал гэдэг байна. Хэлбэлт гэдэг нь юу вэ гэхээр чи сонгож авсан од тэр сонгож авсан одоос экватор буюу газрын гадаргатай тэгш хэм байх үс сонгож авсан энэ үнцгийг хэлбэлт гэж нэрлэдэг байна. Хэлбэлт. За дараа нь ажиглалтын хавтгад буулгасны дараа хойд зүгээс зүүн тийш тодорхойлсон үнцэг буюу за экватор хүртэл нөгөө ажиглаж байгаа битээсээ доошгоо экватор хүртэл буулгацсан байгаа шүү дээ. За экватор хүртэл буулгасан бол тэрнээсээ хойд зүг хүртэл энэ хоорондох зайг цих мандал гэж нэрлэдэг байна. Цих мандал. Тэгэхээр хэлбэлт тэдэн градус цих мандал эдэн градусын хооронд байгаа биетийг би ажиглах гэж байна гэд төвчтэй бодит хэмжээгээр зурх юм бол бусад ч гэсэндээ одоо ингэж хэмжилт хийж ажиглалт хийдэг хүмүүс ч гэсэндээ ойролцоогоор энэ одыг ажиглаж байгаа юм биш үү ч юм уу ойролцоогоор энэ биетийг ажиглаж байгаа юм биш үү гэх мэтчлэнгээр одоо баримжаатай болж эхэлнэ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ ажиглаж байгаа биет нь энэ дээр бол одыг зурсан заавал од байх албагүй нар сар тэнгэрийн ямар ч биет байж болно гэдгийг анхаараарай. За 6 зураад тодорхойлолтоо бичиж аваарай. За тэгэхээр өндрийг тодорхойлъё. Сая яг ингээд өнцөг тодорхойлно буюу хэлбэлт цих мандал хоёр маань хоёулаа өнцөг байгаа. Тэгвэл өндрийг яаж тодорхойлох вэ гэхээр гараа атхан урагш сунгаад нөгөө гараа атхан дээр нь давхарлан тавихад нэг алхахныхаа одоо нэг атах хэмжээгээ чи ойролцоогоор 10 градус гэж авах нь шүү дээ. За багш нь энд хэлж байгаа. За би тэнд байгаа одыг ажиглалаа гэж үзье. Тэгэхээр жоохон холтуулчих. За би тэнд байгаа одыг ажиглалаа гэх юм бол яг тэр од руугаа гараа ингээд барьчих. За ингээд гараа атгаад одоо газрын гадаргатай буюу нөгөө экватортойгоо тэгшин байх гэдэг. Тэгэхээр газрын гадарга руугаа тэгшин доош нь 10, 20, 30, 40 гэх мэтчлэн. Тэгэхээр энэ хоорондох үнцэг бол юу ах вэ? Хэлбэлт буюу хэлбэлт нь 40 градус юм байна. За миний яг сууж байгаа байрлалаас хойд зүг маань тийшээгээ байгаа. Хойд зүг тийшээ, өмнө зүг тийшээ. Тэгвэл одоо цих мандал гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ газрын тэгш гадаргаасаа хойд зүг хүртэлх зай гэсэн. Гараа эргүүллээ 10, 20, 30, 40, 50. Энэ хоорондох зай маань яах нь 50 градус. Тэгэхээр миний ажиглах гэж байгаа биет сая хэлбэлт нь 40 градус, цих мандал нь 50 градус байсан байна. Ийм биетийг би ажиглах гэж байгаа юм байна гэд дэвтэртээ тэнгэрийн мандлаа зурж агаад тэрэн дээрээ өнцөг хэмждэг шумаар энэ хавьд ойролцоо миний ажиглах гэж байгаа биет байгаа шүү гэд тэнгэрийн мандал дээрээ яах нь нөгөө хагас бөмбөрцөг дээрээ дүрцэлэх нь байна. За энэний тулд бас биднэрт аягүй чухал хэрэгтэй хідэн
туслах багжууд хэрэгтэй болдгоо. Мэдээж хамгийн түрүүнд зүг жигийг тодорхойлох луужин. Тэр луужингийн хойд зүг нь N North, урд зүгийг S South, баруун нэг West, зүүн нэг East гэсэн дөрвөн үсгээр тэмдэглэдэг. Тэгээ өнцгийн хуваарьт хойд зүг нь тэг градус тархалцж байгааг та нар харж байгаа бах. За энд N дээр тэг градус тархалцж байгаа. За тэгээд цагийн зүүнний дагуу үндэсний хэмжээ ихснэ. Тэгээ нөгөө 360 градус толгой өргөчихлээ. Эсвэл 360 градус эргүүлчих юм аа гэж айгүй хүүхдүүд хоорондоо ярьдаг шүү дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чи энэ зүг рүү за тэг градус руу хойд зүг рүү харчлаа гэж бодъё. Бүтэн эргээд буцаад хойд зүг рүүгээ харахад 360 градус буюу нэг бүтэн тойрог нь яг нь 360 градусын өнцгтэй байдаг бахнэ. За дараа нь мэдээж хэрэг дуран хэрэгтэй. Тэгэхээр ажиглалтанд зайлшгүй хэрэгтэй багжуудын нэг нь болохоор дуран. Тэгэхээр дуран ашиглахдаа бид нэр эхлээд нүд хоорондын зайг тааруулах хэрэгтэй. Хоёр нүдний харааг тааруулах бас хэрэгтэй. Хоёр нүдний хараа гэдэг нь фокусын хэмжээг тааруулах хэрэгтэй гэсэн үг шүү дурангийнхаа. Тэгээд жижиг дурангаар бол оддын бөөгнөрлийг, бүдэг оддыг, сарны гадаргын янз бүрийн хэсгүүдийг бас судалж болно. За үүнээс илүү наривчлалтай гэх юм бол телескоп гэдэг од хардаг дуран байгаа шүү дээ. Энэ нь болохоор бүр оддын айв, бас оддын бөөгнөрл, за бүр цаашлаад нарны аймаг, гараг, сарыг ажиглаж болох байс ийм багж байгаа. За телескоп нь болохоор өсгөх өөр ингэсэн чадвартай байдаг. Энэ өсгөх чадварыг нь бас сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгжээж мэдээж ажиглалтыг гүйцэтгэн. За телескопыг гадарга дээр жишээлбэл 50 гэж бичсэн байвал одоо энгийнүүдээр хурууны өндөгний хэмжээтэй тэнгэрийн биетийг ажиглана гэсэн үг. Одоо ингээ харахад энгийнүүдээр хурууны өндөг шиг харагдаж байгаа тэр жижигхэн тэнгэрийн биетийг бол одоо 50 гэж бичсэн телескопоор бас ажиглаж бас болох нь байна. За мөн телескопын гурвалсан хөлөнд хөдөлгөөн өрөөс оруулахгүйгээр бат бөх ингээд суйрлуулах хэрэгтэй байх нь телескопын фокусыг ажиглах тэнгэрийн биет дээр одоо яг ямар тэнгэрийн биет вэ? Түүн дээр одоо татах хэрэгтэй байна уу? Эсвэл холдуулах хэрэгтэй байна уу гэж фокусыг нь тааруулж телескопоор ажиглалтыг хийх нь байна. За тэгвэл ажиглалт хийн гэдэг маань зөвхөн судлаачтай ажил биш. Тэгэхээр сурагч та нар ч гэсэндээ саяны аргуудыг ажиглаад ажиглалт хийж болно. Тэгэхээр өнөөдрийн бидний гарын ертөнц, дэлхийн ертөнц хөдлөөд байгаа энэ учир шалтгаануудыг саяны л одоо жижигхэн судалгааны аргуудыг одоо илүү задлаад, илүү дэлгэрэнгүй, илүү одоо наривчлалтай болгоод судлаачид маань судлаад гаргаад ирээд тэгээд бидний нар сар, нарны аймаг, оддын ай гэх мэтчлэн олон зүйлийг судлаад өдгөө бид нар тэрийг мэдээд сураад явж байгаа. Тэгэхээр саяны аргуудыг бас та нар ашиглаад бас өөрийн гэсэн жижигхэн судалгааг, өөрийн гэсэн жижигхэн ажиглалтыг хийгээд үр дүнгээ бас тодорхойлж болох нэ. За тэгвэл цаашлаад бүгдээрээ нар сар оддын нэг өдрийн хөдөлгөөнийг судалж үзцгээе. За дэлгэцэнд маань харагдаж байгаа зүйл бол энэ бол нар, за дэлхийн дагуу сар тийм ээ. За бидрийг ажиглах хамгийн сайн мэддэг зүйл бол нарыг манай дэлхий тойрдог. За дэлхийг маань сар тойрдог. Сар бол манай дэлхийн цорын ганц дагуул, нар бол манай дэлхийтэй ойрхон маш том од байгаа даа. За нэг жоохон томруулчих. За энэ дээр хөдөлж байгаа нэг дэлхий одоо сарын хөдөлгөөний илэрхийлэх орбитыг бүгдээр харцгаая. За сар маань хэдий одоо дэлхийг маань бол тойрж эргэж байгаа ч гэсэндээ нартай харьцангуй орбит нь болохоор энэ цэцгийн хэлбэртэй дүрс үсгэж явж байгаагаас харж байгаа. Сонирхолтой байх гэсэн үүднээс энэ туршилтын программыг бас ажиллаа. Та нар ч гэсэн гэртээ ажиллаараа PET програм дээр байгаа. Энд нэр нь бол энэ төгсгөлт нь байна. Gravity and Orbits гэсэн нэртэй байгаа шүү. За энд болохоор яг тийм л дагуул хөдлүүл яах вэ? Сар хөдлүүл яах вэ гэж зөндөө олон одоо хөдөлгөөний орбитуудыг, үйлчлэх хүчүүдийг нь бас тохируулаад харж болно шүү. Нар бол нарны аймгийн төв од буюу нарны аймаг дотор хамгийн том тэнгэрийн биет. Тэгэхээр бөмбөрцөг хэлбэртэй диаметрээр дэлхийгээс 109 дахин том дулааны энерги болон гэрлийн энергийг засварлуулдаг жирийн од. Гэхдээ нарнаас гарч байгаа тэр гэрлийн энерги нь дэлхийн цаг уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэдэг төдийгүй дэлхийг гэрэлтүүлдэг. За мөн амьд биет одоо биетүүдийг тэтгэх одоо ийм гол хүчин зүйл болж өгдөг байгаа. За нарны хөдөлгөөнийг нэг өдрийн хөдөлгөөнийг ерөнхийдөө бид нар өдөр болгон ажигладаг. Гэтэ нар маань одоо зүүнээс мандаад баруунд жаргадаг гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд болохоор цагуурын газар зүйн байршлаараа зүүн хойд хэсэгт байдаг дэлхийн. Тэгэхээр энэ хойд зүг, энэ урд зүг байна. За энэ баруун, энэ зүүн зүг. Тэгэхээр манай Монгол улсын газар зүйн зүүн зүгийн аймаг болох Чой болсонд хамгийн түрүүнд нар мандаад хамгийн сүүлд жаргадаг бол
баруун зүгийн аймаг болох ховдод яг нь хамгийн сүүлд мандат хамгийн сүүлд бас жаргадаг байна. За ойролцоогоор 1 цаг 30 минутын зөрүүтэй байгаа юм тийм ээ. За биднэрт харагдах үзэгдэл нь бол ингэж харагддаг байгаа. Нар маань дунджаар шөнө өглөөний 8 цагаас мандаад тэгээд оройн 6 цагт жаргаж байгаа үзэгдлүүд бол биднэрт ийм дүрслэлтэй харагддаг. Тэгэхээр энэ дүрслэлийг одоо бүгдээрээ хэрвээ нарыг ажиглах гэж байгаа бол одоо тэмдэглэхдээ яаж тэр тэнгэрийн мандалтаа тэмдэглэх вэ гэдгийг одоо харцгаая. За тэгэхээр эхлээд чи дэвтэр дээрээ өөрийнхөө нөгөө байршлыг буюу дүрслээд тэгээд баруун зүүн өмнөд хойд гэсэн туйлуудаа тавиад за түүний дараа тэнгэрийн мандал буюу хагас бөмбөрцгөө зурчин. За тэгээд хагас бөмбөрцөг дээрээ одоо нарныхаа замыг ойролцох цэг-цэгээр ч юм уу яаж ажигласан тэр болгоныгоо ингээд тэмдэглээд явчихад нэг ийм зураг л биднэрт харагдах нэ. Тэр ажиглалтын маань үр дүн нь нар маань өглөө зүүнний зүгээс мандаад баруун дэш шилжиж өмнө зүгт хэлбэлт хамгийн өндөр болно буюу энд хэсэгт хэлбэлт гэдэг маань нөгөө нэг газрын гадартай үүсгэх буюу нөгөө экватортой үүсгэх энэ босон онцгой байгаа ш. Тэр хэлбэлт хамгийн их болох бөгөөд шилжсээр баруун зүгт шингэнэ. За нарны хэлбэлт зүүнээс өмнө зүг хүртэл ихсээд хамгийн өндөр хэлбэлт буюу өмнө зүгтээ хамгийн өндөр ангуутлаа дараа нь баруун дэш шилжих тусам намсаж байгааг одоо харж байгаа хэрэг тийм ээ. За ингээд энэ шилжилтүүд нь адил хугацаанд ижил зайтай шилжиж байгааг бас ажиглаж болох нэ. За тэгээд нар маань биднэрт ямар одоо үр ашигтай байсан бэ гэхээр бид нэр цаг хугацааг бас нараар баримжаалах боломжтой болж ирсэн буюу нарны цагийг манай эртний 3500-д Египтэд, манай эртний 3500-д Вавилонд анх нарны цагийг ашиглаж байсан. За нарны цагийн зүг тухайн газрын уртрагийг тооцсон үзгээр хазайлган хийдэг гэдэг энэ зургаас харж байгаа. Энэ цагийг бол бүгдээрээ харж байсан баха. За ингээ хазайлгаж бэхэлсэн байгаад энэ хазайлгасан одоо биетийнхаа сүүдрийг одоо ажиглаад ойролцоогоор ийм цаг болж байна гэж хардаг байгаа. Манай монголчуудын хувьд болохоор эрт дээр үеэс ойролцоох нөгөө уулын сүүдэр эсвэл гэрийн тооноор орж ирсэн нарны одоо байрлал тий нар маань хаана үнэний одоо хаан тусч ин гэдгээр нь одоо ойролцоогоор өдөр болж ийн үд дүнд болж ин гэх мэтчлэр цагийг бас баримжаалдаг байсан байгаа. Та тодорхойлолтоо бичиж аваарай. Одоо бүгдээрээ тэгэхээр нар маань шилжихдээ яг нь зүүнээс мандаад баруунд жаргадаг байх нь өмнөд зүгтээ хамгийн өндөр хэлбэлтийнхаа хэсгийг авдаг байх нь нарны нэг өдрийн хөдөлгөөн бол биднэрт ийм дүрслэлтэй харагддаг байх нэ. За тэгвэл одоо оддын хөдөлгөөнийг сонирхож үзье. Од гэдэг нь плазмаас тогтох гэрэлтэгч татах хүч бүхий цол бөмбөрцгийг од гэж нэрлэдэг. За бидний мэддэг хамгийн сайн мэддэг од бол нар. Мэдээж дэлхийдээ хамгийн ойрхон одыг нар гэдэг. За мөн дэлхийн энергийн гол үүсгэр бол нар. За од маань өөрөө айгүй олон янзын өнгөтэй байдаг. За энэ дээр бол 5 өнгө нь харагдаж байгаа. Хөвчлэн голчлон цэнхэр шар улаан гэсэн 3 өнгөийг авч үздэг. Энэ яагаад өнгөөрөө өөр байдаг вэ гэхээр температураараа ондоо бас насжилтаас нь болоод ингээд өнгө нь өөрөөр хэмжээ нь өөрөөр байгаад байдаг. За энэ дээр болохоор улаан өнгийн од маань илүү температур багтай ингээд явсаар хагаад цэнхэр өнгө болоод ирэхээр маш өндөр температурт байгаа одыг эхэлдэг байна. За од маань энэ плазмаас тогтно гэдэг энэ плазм гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө өндөр температурт байгаа хийг плазм гэж нэрлэдэг байгаа. Ионжсон буюу цэнэгтэй болчихсон. Тэрнээсээ болоод ингээд биднэрт одоо өнгө нь ингээд өөрөөр харагдаад байгаа. Ийм биетийг од гэдэг байх нэ. За бидний мэддэг одууд маань тэгээд өөрөөсөө ойрхон хэлбэр дүрс үүсгээд тодорхой хэмжээний одны ордны нэртэй болсон байдаг шүү дээ. За энэ дээр харагдахдаа марлын одны од, марлын гилан, гурван марл, марлын манцар болон хүн тав однуудыг харж байна. За бидний хамгийн сайн мэддэг долоон борхон од хэлбэр дүрсээс нь бол шанаг долоон од гэж нэрлэдэг тийм ээ. За шанаг долоон одны маань хамгийн ихний одтой ойролцоох тод одыг алтан гац од гэж нэрлэдэг. Алтан гац одыг бол хүүхд болгоо мэдж байгаа. Хойд зүгийг зааж өгдөг. Монголчууд одоо эрт дээр үеэс л өнөө хүртэл алтан гац одоор зүг чигээ баримжаалж хойд зүгийг заадаг байгаа. За алтан гац од маань бас өөрөө тэнцээ баг долоон борхон одыг үүсгдэг байгаа. Энэ ТV хичээл дээр бас илүү дэлгэрэнгүй гарч ирсэн. ТV хичээл дээр гараагүй зүйлсийг аль болох багш нь энэ хичээлдээ оруулж өгөхийг харуулахыг зорьсон байгаа шүү. За тэгээд эмгэгтэйгээр ингээд ойлгохыг хичээж байгаа гэж бодож хичээлээ үзээрэй.
За одод тэнгэрийн Монгол зурагт одоо нийт 1400 орчим одыг багтаасан одоо ийм Монгол зураг байдаг юм байна л да. Одыг илэрхийлсэн. За тэр нь болохоор Алтан гадаас одоос өксүүлээд ингээ хойд зүгийн 700 гаруй өмнө хагасын 600 гаруй одыг тэмдэглэсэн байдаг. Бүгд Монгол нэртэй ийм одууд бас байдаг юм байна. Сонирхолтой байх гэдэг энэ мэдээллийг орууллаа. За одод тэнгэрийг ажиглахдаа ерөнхийдөө хоёр хэсэгт хувааж ажигладаг байгаа. За Northern буюу одоо хойд хагасын од дэлхийд харагдаж байгаа хойд хагасын од, за Southern буюу одоо дэлхийн өмнө хагасын од гэж хоёр ангилдаг байгаа. Одоо энэ харагдаж байгаа тийм ээ. Хойд хагасын од, өмнө хагасын од гэж ингэж ангиллаар нь хардаг байгаа. За одод тэнгэрийн шөнийн нэг өдрийн хөдөлгөөнийг бүгдээрээ бичлэгээс дараах бичлэгээс үздэцгээе. Тэгэхээр бичлэгээ үзэхээс өмнө үндсэн 3 зүйлийг санах хэрэгтэй. Нэгдүгээр бид хаана амьдардаг билээ? Хоёрдугаарт манай дэлхий хэрхэн хөдөлдөг билээ? Гуравдугаарт Алтан гадас од ямар үүрэгтэй вэ? Тэгэхээр нэгдүгээрт нь бид дэлхий дээр амьдардаг. Хоёрдугаарт нь дэлхий тэнхлэгээ тойрч иргэдэг. Тэгэхээр дэлхий маань тэнхлэгээ тойрч иргэдэг учраас өөр газар байгаа зүйлс биднэрт яг бидрэг тойрч иргэж байгаа юм шиг харагддаг. Чи яг одоо байралтаа зогсож байгаад үдээ нээж агаад өөрөө 360 градус эргээд үз. Тэгэхээр чиний урд байгаа ямарваа нэгэн тэр байр ширэлтэй биетүүд маань чамааг ингэж одоо чиний нүдний урдуур ингэж жирэлцэж өнгөрч байгаа. Яг түүнтэй адилхан тэнгэр иргэсэн биет манаас бидний одоо тэнгэрийн мандлаар одоо жирэлцэж өнгөрч байгаа нь бидэрт хөдөлгөөн болж харагддаг байна. За 3 дугаарт Алтан гадас од маа хойд зүгийг заадаг. Тэгэхээр Алтан гадас од маань тэнхлэгээ эргэж байгаа дэлхийн чанга хойно байрладаг од учраас ганцаараа хөдөлгөөн хийхгүй байгаа юм шиг бидэрт ажиглагддаг байна. Энийг чи яаж олж болох вэ гэхээр өөртөө ойр байгаа нэг биетийг сонгож аваад өөрийнхөө толгойн яг дээр одоо бариад тэгээд чи дээш харж агаад ингэж эргэлдэхэд яг чиний чанх дээр байгаа чамтай хамт байгаа одоо энэ биет маань хөдлөхгүй байгаа юм шиг ажиглагддаг байна. Өөрөөр чи гэрэлний доор ороод яг тэр нөгөө нэг гэрэлнийхаа доор дээш гэрэл рүү гарч агаад эргэлт хийх юм бол гэрэл ганцаараа хөдлөхгүй бусад одоо эргэн тойронд нь байгаа зүйлс эргэлдэж хөдлөж байгаа юм шиг чамд ажиглагдана гэдгийг анхаарай. За ингээд дэлхийн хойд хагасад байгаа газар нутгуудад одод маань хэрхэн харагдах вэ гэдэг бичлэгийг одоо бүгдээрээ үзье. За эхлээд дэлхийн хойд хагасад байгаа дэлхийн хойд хагасын баруун хэсэгт байгаа газар нутгуудад оддын хөдөлгөөн хэрхэн харагдах вэ гэдгийг харуулж байна. Одод маань дээрээсээ доошоо чиглэлтэй хөдөлгөөн хийж байгааг ажиглаж байгаа. За энэ болохоор нэг оддын хөдөлгөөнийг бичиж аваад дараа нь хуцсаад харуулж байгаа шүү. Дээрээсээ доошоо чиглэлтэй хөдөлж байна. За тэнд харагдаж байгаа цахилгаан харагдаж байгаа оддын голд нэг од байна. За тэр одоос Алтан гадас од байх нэ. За одоо зүүн дэлхийн хойд хагасын зүүн хэсэгт байгаа газар нутгуудад одод маань яг доороосоо дээшээ чиглэлтэй хөдөлж байгаа юм шиг харагдана. Гэтэл тийм бас Алтан гадас од маань байрлалаас олохгүй болсон тойрч болж байгаа харагдаж байгаа. Яагаад гэвэл энэ дэлхийн хойд хагасын учраас. За одоо хойд зүг рүү. Яг хойд зүгт байрлалтай газар нутгуудад од маань хэрхэн хөдөлж харъя. За тэр голд Алтан гадас од байгаа харж байгаа ч түүний тойроод бусад од эргэж байгаа юм шиг харагдана. Яг үнэндээ од эргээгүй дэлхийд хэлхий гэж авчирч би санаж байна. Дэлхийд байгаа ч юм ээ. Яг өөрийнхөө зурглалыг харах бас нэг юм. Харагдаж байгаа. За одоо дэлхийн хойд хагасаасаа өмнө зүгийн ангилыг харах гэж хичээж байна. Тэгэхээр дэлхийн хойд хагасад чи байрлаад өмнө зүгийн ангилыг харах гэж юм бол чанга зүүнээс гараад баруун доод одоо бодож байгаа юм шиг зүүнээс гараад баруун тишээ шилжиж байгаа юм шиг юм байна. Энэ дэлхийн хойд хагасад байх юм. Хөдөлгөөнийг усгаад харах юм бол одоо тэгвэл бүгдээрээ дэлхийн өмнө хагасад байгаа одод тэнгэр хэрхэн харагдах вэ гэдгийг харцгаая. Одоо дэлхийн өмнө хагасад байгаа тэнгэрийн одод хэрхэн харагддаг вэ гэдгийг харъя. Эхлээд дэлхийн өмнө хагасад оршихт баруун хэсэгт нь байгаа газар нутгуудад одод хэрхэн харагддаг вэ гэдэг бичлэгийг харъя. За энэ
Энэ хэсгээ тойрон хөдөлгөөн хийж байгаа болоод одод маань дээрээсээ доошоо хөдөлж байгаа харагдаж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол дэлхийн өмнөд туйлыг тойрон өргөж байгаа одод. Тэгэхээр өмнөд туйл болохоор алтан ганц од шиг яг ийм одыг тойрон өргөнө гэсэн од бол байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр ямар нэгэн битийг тойрон өргөж байгаа хөдөлгөөн бас ажиглагдана. За одоо өмнөд хагасын зүүн хэсэгт одоо хэрхэн харагдах вэ гэдгийг харъя. За доороосоо дээшээ чиглэлтэй од маань хөдөлж байгаа хэрнэ. Яасан өмнө зүгийн тойрон хөдөлгөөн хийж байгаа од маань бас харагдчихсан. За хөдөлгөөнийг үргэлжлэх юм бол ингэж харагдах юм байна. За одоо өмнө хагасаасаа хойд хэсэгт байгаа одыг дэлхийн хойд хагаст харагдах одыг харах гэж хичээх юм бол бид нарт яах вэ? Түрүүнийхээс эсрэгээрээ баруунаас гараад зүүн рүү хөдлөн чиглэсэн хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагдах юм. Түрүүн бид нар дэлхийн хойд хагасаас өмнөдөд байгаа одыг харахад зүүнээсээ баруун руу хөдлөн хийж байгаа юм шиг бидэрт харагдчихсан шүү дээ. Тэгвэл өмнөд хэсэгт амьдарч байгаа газар нутгуудад одод маань баруунаас зүүн тишээ хөдлөж байгаа юм шиг харагдах юм. Хойд зүүн хэсгийн одыг харах юм бол за одоо яг ихц хойд зүүн одыг харцгаая. Яг хойд түл дээр байрлаж байгаа газар нутгуудад одын хөдөлгөөн маань ингэж харагдах юм. Тойрон хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагдаж байгаа. За эндээс яг алтан ганц од шиг тод одыг тойрон хөдөлж байгаа мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ ямар нэгэн битийг тойрон хөдөлж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр яагаад ингэж харагдаж байгаа гэхээр дэлхийн маань өөрөө цэнгэлгээ ирээд байгаа. Тэгэхээр дэлхийн хойд болон өмнөд түл дээр байгаа одууд эргэлдэх хөдөлгөөн хийж байгаа юм шиг харагддаг байна. За дүгнэн ажиглалтыг тэмдэглэх юм бол яг манай Монгол орны хувьд болохоор зүүн хойд хэсэгт байрладаг байгаа. Тэгэхээр хойд зүгээс буюу хойд хагасаас харагдаж байгаа оддын одоо дүрслэл харагдана гэсэн үг. Ихт дээш харахад од маань зүүнээсээ баруун тишээ хөдөлж байгаа юм шиг харагдана. За зүүн хэсэгт болохоор яг түрүүний нар мандж байгаатай адилхан ижилхэн дээшээгээ өсөж харагдаад за өмнөд хэсэгт нь болохоор зүүнээсээ баруун тишээ за баруун хэсэгт буцаад одод маань жаргаж байгаа юм шиг одоо ингэж харагдах нь байна. За тэгтэл бид нар заримдаа 100 ингээд тод одтой байхад гадаа гараад харахаар 7 мөрхөд маань ч юм уу хүн 5 од маань нэг бол дээшээ хараад нэг бол доошоо хараад янз бүрийн байралтай харагдаад байдаг шүү дээ. Тэгвэл тэр маань яаж байгаа вэ гэхээр хойд зүгийн од биднэрт харагддаг буюу алтан ганц од биднэрт харагддаг. Тэр маань яг хойд зүгийг зааж байгаа болохоор алтан ганц одыг тойрох хөдөлгөөн бүх одод бусад одод маань хийн. Тэр ингээд тойрж явж байх тэр явцдаа л биднэрт яах нь дээшээ нэг бол дээшээ нэг бол доошоо харагдаад байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлдэг байна. За ингээд нэг оддын хөдөлгөөнийг харлаа. Одоо тэгвэл бүгдээрээ сарны нэг өдрийн хөдөлгөөнийг буюу сар маань дэлхийг бас тойрон эргэхдээ ямар дүрс хэлбэртэй болдог вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй судлаа. За нарны аймаг дотор дэлхийд хамгийн ойр орших тэнгэрийн хэсэг бол сар. Сар маань манай дэлхийн дагуул гэж авдаг. Сарны тэнхлэгээ тойрон эргэх хугацаа дэлхийхтэй адилхан байдаг. За дэлхий маань 24 цагийн дотор тэнхлэгээ тойрон эргдэг бол сар ч гэсэн тэгдэг байна. Тийм учраас сарны артлыг бол дэлхий юус харж чаддгүй. Сарны зөвхөн нэг талыг л хардаг. Яагаад гэвэл энэ хоёрын маань тэнхлэгээ эргэх хугацааны ижилхэн байдаг учраас. За сарны гадарга 14 хоногийн турш наран дэгдэн нэмэгт 130 градус хүртэл халаад дараа нь 14 хоногийн турш шөнө үргэлжилж хасах 150 градус хүртэл хүрдэг байна. Тэр сар агаар мандалгүй учраас тэнгэр нь гүн харах бай. Тэндээс тэнгэрийн бит ерөөсөө өдөр шөнийн айланд ч хамаагүй нар туссан ч байсан харагдана гэсэн. Манай дэлхийн маань агаар мандалтай учраас нарны гэрэл агаар мандал дээр маань ойгоод биднэрт өдөр болохоор цэнхэр тэнгэр харагддаг байгаа шүү дээ. Саранд агаар мандал байхгүй учраас яах нь бүхий л одод тэнгэр маш сайн харагдах нь байна. Тэгвэл дэлхийн сар хоёр маань хоорондоо 384 мянган км зайтай, сар маань 3473 м диаметртай байх нэ. За сарны тодорхойлолтуудыг бүгдээрээ зогсоож аваад бичээд яваад байгаарай. За сарны нэг өдрийн хөдөлгөөнийг бол бүгдээрээ ажиглаж ирсэн тийм ээ. Тэгэхээр сар маань хэлбэр дүрсээрээ өөр хэлбэртэй гардаг. За заримдаа хавирган сар, хагас, тэргэл сар гэх мэтчлэн гардаг. Нэг өдрийн хөдөлгөөн нь нар оддынхтай ижилхэн зүүнээс гараад баруун руу жаргана. За ингээд энд бол яг нь сарны шилжилтүүдийг харуулсан байна. За харин яагаад хавирган, яагаад хагас, яагаад тэргэл сар болж харагдаад байгаа вэ гэдэг талаар бүгдээрээ одоо харъя. За энэ дээр нар маань барилсан байна. За дэлхий байна. Дэлхийг тойрох сарны орбит байна. Тэгэхээр биднэрт яг энэ үед яах нь ажиглагч маань
наран талдаа байна гэх юм бол мэдээж өдөр болсон байна. За энэ арталд бол шөнө болж байгаа. Тэгэхээр энд байгаа ажиглагчид сар хэрхэн харагдах вэ? Тэр өдөр болсон байхад сар бол харагдахгүй, зөвхөн нар харагдчихэв. За энэ дээр ажиглах зүйл маань байна. Тэгэхээр яагаад сар харагдахгүй вэ гэхээр сарны нар тусж байгаа гадаргуу мэдээж сар биднэрт яаж харагддаг вэ гэхээр сар руу нарны гэрэл тусаад ойсон гэрэл нь бидний нүдэнд харагддаг байгаа зурд харагдаж үзчихсэн. За тэгвэл одоохондоо биднэрт яах нь сар маань харагдахгүй байна. За ингээд өдөр хоног илчлэгийн хэрээр сар биднэрт хэрхэн харагдаж байгааг харж байгаа. За тэр нартай ойрхон хавирган сар гарч эхэлсэн байна. За хавирган сарны хэмжээ маань нарнаас холдож байгаа ч гэсэндээ илүү тодорч байгааг та нар харж байгаа. За энд үргэлжлэл. Энэ бол бидний нөгөө үзэгдэх хэсэг шүү дээ. Яг үнэндээ дэлхий дээр бол ийм зүйл болж байгаа гэдэг өгтөргөө хэсэг нь бол энэ дээр байна. За хавирган сар нартай илүү ойрхон харагдаж идэг шалтгаан нь яг нь нарны сарлуу туссан гэрэл маань сүдэртэй гэрлээсээ бага байгаад байгаа учраас бидэрт хавирган болж харагддаг байх нь шүү дээ. За одоо нар сар хоёр маань байрлал холдож байгаа төдөөгийн нар маань хагас тэргэл сар болчихсон байна. Сар маань хагас тэргэл сар болчихсон байна. Уучлаарай. За одоо ингээд сарны хэмжээ яасан? Бүтэн болж эхэлж байна. Хагас тэргэл сараас тэргэл сар хүртэл хэмжээтэй болох гэж байна. Тэгэхээр нарны цацраг хэр их тод тусна бид нар нөгөө дэлхий дээр байгаа учраас одоо сарнаас ойж байгаа тэр гэрлийг л илүү их хараад байна гэсэн үг. Тэгэхээр нарны цацраг одоо сарн дээр тусж байгаа энэ үед болохоор яах нь бид нар сарыг одоо бүрэн тусж байгаа үед одоо биднэрт тэргэл сар болж харагдах нь шүү дээ. За энэ тэргэл сар болж харагдаж байна. За жаахан гүйлгчээ. Цусаж агаад. За одоо яг энд одоо ингээд яах нь тэргэл сар харагдаж байгаа. За одоо сар маань ингээд явсараад буцаад нөгөө тийшээгээ яах нь сүүдрлээд ирж байгаа учраас гэрэлтэд эсгэл биднэрт харагдана шүү дээ. Одоо за яг ингээд ингэнгүүт биднэрт яг нар туссан хэсэг нь буюу нарны одоо тал хэсэг л харагдаж байгаа учраас энэ хагас тэргэл сар бүрч байгаа юм шиг харагддаг байна. За одоо ингээд явсараад хавирган сар болсороод яах нь нөгөө сар маань сүүлдээ биднэрт бүр ингээд харагдахгүй болж эхэлдэг байна. За бүр харагдахгүй болж эхэлж байгаа тийм ээ. За яг одоо энэ шөнө бол сар гарах нь харъя бүгдээрээ. Сар гарахгүй байгаад за энэ сар гарахгүй шөнийг бид нэр битүүн гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ. За багшийн заах хичээл энэ хүрээд өндөрлж байна. За гэртээ сурагчгийн 101-р хуудасны дасгал ажлыг ажиллана. За хоёрдугаар шөнийн тэнгэрийн дүрсэл үүсгэх бүхий буюу одны ордуудаас ямарваа нэгэн одоо шанадлаад хүн 5 од байж болно. Ажиглаж болох одноос ямарваа нэгэн дурын одыг сонгон авч тэнгэрийн мандал дээр зуран хэлбэл базих мандлыг хэдэн градус байгааг хэмжин бичнэ. За энэ дээр нэмэлт мэдээлэл болгож багш нь хэлбэл базих мандлыг илүү ойлгомжтойгоор 3D параграм дээр харуулъя. За GeoGebra параграм дээр геометрийн дүрслэл байгуулсан байна. За энэ дээр болохоор энэ гол цэнхрийг болохоор та нар өөртөө гэж бодож болно. За дэлхийч гэж бодсон болно. Энэ тойрсон улааныг болохоор яах нь нөгөө манай сонгож аваад байгаа тэнгэрийн мандал гэж бодож болох. За хэрэг дэвтэр дээр зурхаж байгаа бол гээд багшны голдны могтолцуулаад дэвтрийн хэсгийг байрлуулчлаа. Тэгэхээр яг хөө дүрслэл маань бодит болгохын тулд би ингээд дүрслэл хийсэн болохоос биш та нар болохоор яах нь бөмбөрцөг хэлбэр хийхгүйгээр одоо цаасан дээрээ энэ бөмбөрцгийг түрүүнийх шиг зурх нь байна. За энэ дээр ингээд сайн харах юм бол энэ хойд хэсэг, өмнөд хэсэг, зүг хэсэг, баруун хэсэг байна. За эндээс би нэг од сонгож авъя. За нэг одыг би ойролцоогоор хар ихч байсан болно доо. За ойролцоогоор би энэ хавьд нэг од сонгоод авчия. За сонгож авсан битээсээ яах нь эхлээд би энэ хавьд од сонгож авсан гэд ажиглаж байгаа өөртөөгөө буюу энэ шулуунаа татчих. За дараа нь сонгож авсан одтойгоо экватор буюу нөө газрын гадаргатайгаа параллель шулуунаа татчих нь. Газрын гадаргатайгаа параллель. За энийг би дээрээс нь харуулна. За энэ хавьд одоо сольчих. За эндээс харж байна тийм. Манай сонгож авсан тэнгэрийн бит маань энэ. За дараа нь эндээс энэ од хүртэл буюу энэ хүртэл газрын гадартай параллель босоо шулуун татчихъя. За энэ хоёрын хооронд үүсэх өнцгийг хэлбэлт гэх гээд байгаа тийм ээ. Өнцгөө тэмдэглэх юм бол энэ лайн, энэ шулуун хоёрын хоорондох өнцгийг
энд үсэж байгаа одоо энэ үнцгийг хэлбэлтэх гэдэг. За би энэ дэлхий дээр өөртөө зогсож байгаа гэж бодоод багш нь дэлхийг түр зүр арилгахчээ. За дэлхийг түр зүр арилгахаар битэнд ингэж харагдчихна. За энэ дээр бол өөрийгөө зогсож байгаа гэж бодох нь шүү дээ. Сонгож авсан од маань энэ байна. Газрын гадаргатай байрлал шулуун татлаа энэ хоёрын хоорондын үнцгийг юу гэх нь хэлбэлт гэж нэрлэнэ. За бидний сонгож авсан гадаргууд дээр болохоор хэлбэлт нь 41-165 градус байна. За одоо би хойд зүгээ тодорхойлно. За хойд зүгийг би энд байна гэж тодорхойлсон. Тэгвэл энэ сонгож авсан хэлбэлтийн хэвтэй гадаргуудах өнцөг энэ хоёрын хоорондын үнцгийг болохоор яах нь цэх мандал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. За одоо цэх мандлаа зуръя. Хойд зүг хүртэл шулуун татлаа өнцгөө тодорхойлъё. За энэ өнцгүүд энэ маань яг багшийнх нь байгуулж байгаа энэ зурган дээр болохоор тэгш 90 градус үсчлээ. Харж байгаах дөрвөлжингээс бэлт тийм ээ. За ингээд энэ цэх мандал гэдэг маань болохоор яах нь энэ экватортай татсан одоо ажиглагчаас ихч доош экватор руу татсан шулуун болон хойд зүг хоёрыг холбож байгаа энэ өнцгийг цэх мандал гээд босоо энэ одоо одноос одоо экватор руу татсан энэ хоёр шулууны хооронд үүсэж байгаа үнцгийг хэлбэлт гэх юм. Биднэрт харагдахдаа тэр маань ингэж харагдах нэ. За одоо илүү төсөөлөлтэй болж байгаа бах тийм ээ. Гэхдээ зурхтаа та нар одоо дэвтэр дээр зурхтаа болохоор гэрийн даалгавар төгсөн зургийг хийхдээ ингэж бөмбөрцгөөр зурхгүй шүү дээ. Зүгээр дэвтэр дээрээ энэ бөмбөрцөг байгаа шүү гэж түрүүний нөгөө багш нь слайдн дээр харуулж ирсэн шиг ийм зураг зураад хэлбэлт нь ийм градус, цэх мандал нь ийм градус байна гэдэг нөгөө гараараа 10 градусаар хэмжээд тэрийг дэвтэр дээр өнцөг хэмжигч чумаар зураад төрсөлөх нь байна. Ингээд ойлгомжгүй зүйлээ бас багшаас асууж болно. За дасгал 101-р хуудасны дасгал ажил гэдэг дасгал ажил маань зарим хүүхдүүдэд нөгөө шинэ ном, зарим хүүхдүүдэд нь хуучин ном байгаа учраас энэ зургийг харуулъя. За ийм даалгавар байгаа шүү. 101-р хуудасны энэ даалгаврыг гэртээ яах нь ажиллаж ирэх нэ. За ингээд өнөөдрийн заах багшийнх нь хичээл дуслаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.